За олондоо нэг гой сайхан ном тэлжүүлье. Орчин бол одоо манай Ордос нутагтай Германы нэрт монголч эрдэмтэн доктор Солонгод Л Хорчбаатар Вайгийн одоо The Mongolian Brahmi Script and the Inscription of Hus толгой гэдэг гой ном бол англи хэл дээр өвлөгсөн байна. За энэ номын орчуулгыг бол би хийгээд өгсөн юм аа, англи хэл дээр орчуулаад өгсөн юм аа. За энэ ном бол ингээд орчим Германд хөвлөгдөж гарсан байна. Энэ номыг бол маш гоё хөвлөжээ. За энэ гадрыг хардаа. Энэ гадар нь бас их сайхан юм өнгөтэй. За дээр нь бол энэ үсгийн бол одоо алтаар өнгөлжсөн алтан бичээстэй маш гоё одоо ном болсон байна. За энэ дээр бол одоо Хис толгойн энэ уулын бичээсийн зураг нь байгаа юм байна. За энэ дээр бол номын одоо барахны монгол бичгэрч гарчих нь бичигдсэн, англаарч бичигдэж байгаа юм байна. Энэ сайхан ном нь хөвлөсөн бол одоо маш сайхан хөвлөжээ энэ ном. Энэ дээр нь бол одоо энэ Хорчбаатар Вайгийн одоо Германд анх очиж суралцах үеийн одоо энэ Германы нэрт дэлхийд нэртийн одоо монголч эрдэмтэн профессор Хишгийн доор одоо сурагч болж докторч хийсэн үеийнхэн зураг нь бас энд ордсон юм байна. Маш гоё. Жагаад одоо Хис толгойн бичээс үлгсэх юусэн. Тэгвэл одоо энэ Хис толгойн бичээс гэдэг нь бол одоо Монгол улсаас илрүүлсэн Хис толгойн бичээс. Хис толгой одоо ийм Монгол барахмын бичиг гэдэг бол их эртний одоо он тооллын 7 дугаар зууны үед бол одоо хэрэглэгдэж байсан үсэг. За тэрийг бол одоо энтхээс нааш уламжлаад Монгол оронд бас ирж дэлгэрсэн гэсэн бодит баримтыг бол одоо Монгол улсын одоо Болгон аймгийн асуул илрүүлсэн байж байна. Цагаад бол энэ аюу бол одоо монголчууд бол эртний түүхэн дээр бас одоо он тоолын 7 дугаар зууны үед бас одоо энэ Монгол барахмын бичгийг хэрэгжилж байжээ гэж. Тэгвэл одоо энэ Хорчбаатар Вайгийн гол гавьяа гихтгөл юу вэ нэг бол одоо уул нь бол одоо өрн дэхний хэдэн 2-3 эрдэмтэн содлоод бол анх ихэндээ бол энэ Хис толгойн бичээс бол барахмын бичгээр бичсэн одоо түрк үг юм уу гэж бодож байсан. Тэгээд сүүлээр нь бол одоо нэг эрдэмтэн өрн дэхний нэг эрдэмтэн бол үгүй энэ бол баг энэ монголчуудын монгол үгийг томдголсон юм байхаа гэж одоо ингэж нотолж ийсэн байж байна. Гэвч одоо жоохон юу болох юм бэ гэвэл энэ монгол үгээр томдголжээ гэж нотолсон бол зүв болсон байна. Гэвч одоо энэ уулга нь бол одоо баг Туркийн одоо хаад ноёдын одоо дөстийн хаад ноёдын одоо дэнэ тухай Туркийн одоо хаад ноёдын дэнэ тухай бичээс байхаг таамагласан байж байна. Учир нь тэр яг турк үг бас биш. Тэгээс өөрөөр нь үссэн чинь монгол үг юм байна. Монгол үгийг одоо барахмын бичгээр томдголсон юм биш. Чөгөөд бол одоо сая энэ суурн дээр бол манай Л Хорчбаатар Вай бол орчмын жил одоо их шаргуу адилж энэ тухай бол содлоод байна. Энэ бол дэн дажны тухай бичсэн биш. Монгол хэлээр бичсэн үнэнтэй мөртөө монголчуудын одоо дөөссийн тялгын тоохой жан үйлийг томдголсон бичээс мөнө гэж энийг бол тайлбарлаж онцсон байна зүгээр. Тэгээд бол одоо манай Монгол үндэстнээ өсөв бичгийн төвхөйл өмнөөш 600 жил урагшлуулж төлөхөж урагшлуулсан одоо ийм яч гавьяатай болсон байж байна. Тэгээд энэ нь бол одоо эрдэм хиндлэгэнэ одоо Монгол содлын эрдэм хиндлэгэн дээр бас одоо нэг жилийн хөшөө дурсгалын чанартай содлогоон болж алдарсан байж байна. Тэгэхээр энэ бол одоо бүр ихэндээ бол монголоор бичиж тайлбарлсан гэж юм. Тэгээс сүүлээр нь бол одоо энэ 24 онд нэмээ ирж доктор Хорчбаатар гэж энэ одоо англиар орчуулах үүргийг надад тушаасан юм биш. Энэ учраас одоо дэлхийн өөр бусдгаа гажрын үйлдэлтэд бол энэ ари одоо монгол хэлдэн гүнжээ биш англи хэлж мэдхгүй тийм олон одоо яршигтай олон үсэг толгох учраас
өөр хүн бараг орчуулд дийлэх үү хаа гэж тэгээд надаар орчуулсан юм аа. Би ч гэвэл энэ бол туршиж орчуулсан байж байна. Англиар маш өчүүн бол олон үсэг бичгтэй олболт эртний хөлжий эртний монгол хэлний хөлжий барахмын бичгтэй олболт одоо маш их нарийн юм. Энэ номыг бол одоо биас орчуулахад өнөр одоо нэрэ орсон, нөлөө өчрсөн. Хөвч одоо харгалж ягаад энэ бол одоо англи хэл дээр битгэж өгсөн байж байна. Тэгээ энэ орчуулгын ном нь гараад ирээд одоо миний гарт нэг орж ирж байна. Тэгээ энийг үссэн бол одоо орж байтагаа бол их хүч зарчуулж энэ одоо хөргөлөгж үгээ үсхий бол ингэж бүр сайхан одоо компьютераар одоо ингээд барахмын бичгийн тэг оруулчихсан байж байна. Тэгээд бас одоо ном бол бүр компьютераар бичиж дийлэх болгосон. Тэгээ бүрэмс одоо уншиж дууж чадах болсон мөртөө бас тэгээд энэ барахмын бичгийн энэ 9 толгойн бичээс энэслээд бол одоо барахмын бичгийн хөл жигийн тогтолцоог бол одоо судалж гаргасан байна. Энэ бол одоо тэгээд дэлхийн техник эрдэмтдийн одоо анхаарлыг маш ташиж байгаа юм. Тэгээ энэ бар хөвлөлийн та анхаарда. Энэ дээр бол одоо энэ барахмын бичигч байна, өөр бас хэрэлж байна, уламжилт монгол бичигч байна, гэлэгч байна, ангалч байна. Тэгээ энэ одоо бүр сайхан ингээд өөрөө одоо өний дэлхий дээр өөр газар болуулаа хөвлж, барлж одоо хөвийг үрж дийлэхгүй. Тийм учраас өөртөө бол энэ хогч бол энэ бүр сайхан ингээд компьютер дээр өрөөд жоо одоо 10 хэдэн жилийн өсөн холбогдох юм байна. Ингээд одоо бүр өн бодохтойгоор сайхан хөвлжээ. Энэ хөвлсөн энэ чаас маасна гэдэг маш гоё энэ одоо олондийнхан бараг Орчбаатар манай хоёр бол энийг одоо бараг 10 хэд удаа хянж үчсэн юм. Учир нь энэ хөвийн өрхөд маш хүчээр алдаа гарч ил байна. Дихан жасцлаа байна. Тэгээд тэгжээсар бол одоо энийг бол ингээд гараад ирэхээр нэг өчгөр чинь би бас маш их баярлаа. Энэ номыг бол одоо маш сайхан хөвлж бараг одоо хөвлийн хорооны хэлдэг төмнөө нэг алдаа байж болно гэж хэлсэн тэр баримжаад бол одоо хөрсөн байх. Төмөөс өтөр нэг алдаа байна уу байхгүй юу? Байх ч биш магадгүй. Ингээд бол одоо энэ ном тэгээд ард бас их сайхан ингээд жорохт гой сүдрийг оруулаад энэ одоо барахмын бичгийг судалсан явж барахмын бичгийн дурсгал шүү. За үүний тухай илсэн чийл одоо ингээд өөрийн одоо бүрэн чоглуулга энэ хичээл орсон ан дээр ажилласан одоо ингээд бүр сайхан ингээд дуртгал болгоогоод ард нь бол одоо ингээд жорохт зүудрүүдийн бүр сайхан дагуулсан ийм сайхан одоо ном болсон байна. За тиймээс бол манай алдарт эдэмтэн Солонгодлоо Орчбаатар баядан бол одоо эрдмийн өндөр амжилт олсонд баяр хүргэж байна. Тэгээд ийм сайхан ном нь англи хэлээр герман төвлөгсөн бол одоо баяр хүргэж байна. Алс холоос нутгийн дүүг яваар баяр хүргэж байна. За ийм сайхан ном болсон байна. Тэгээд энэ ном бол одоо бас энэ барахмын бичгийн садлган дээр одоо англи хэлний барн мандалсан болохоор бас нэг жилийн өшөө дурсгалын чанартай өөрөөр хэлбэл одоо Монгол үндэстний өсөг бичгийн түүх бол яг ясандаа бол нийтийн он тавлын 7 дугаар зуунаас эхэлсэн юм аа. Тэгээ монголчууд бол их эртнээс одоо өсөг бичгийг олон янзын өсөг бичиг хэрэгжилж байсан. Энийг бол одоо дэлхийн нийтэд дэлхийн нийтийн хэлээр тунгалсан одоо ийм төвхөд ач холбогдолтой ном боллоо гэж үзэж байна. Хараач өнөр гоё сайхан ном боллоо. Баяр хүргэж байна.